Нэвтрүүлэгч хөтлөгч, санхүүгийн зөвлөх, мэдээлэл технологийн инженер, эрдэмтэн судлаач, мэргэжил салбар бүрийн төлөөллүүд бас шилдэгүүдээс бүрдсэн Brain Talk DC podcast. За Америкийн нэгдсэн улс маань одоо шинэ ерөнхийлөгчдөө болсон. Тэгэхээр энэ шинэ засгийн газраас хэрэгжүүлэх бодлого тэр дундаа цагаачлалын бодлого бол олон нийтийн хүлээлтийн дунд байгаа тийм ээ. За ялангуяа бол Америкийн нэгдсэн улсад монголчууд маань ихээр амьдарч байгаа. Тийм учраас энэ сэдв бол яхааргүй одоо яригдах сэдвүүдийн нэг. Тэгэхээр шинэ засгийн газраас одоо цагаачлалын бодлогод ямар өөрчлөлтүүд гарах болоо гэдэг төлөвийн талаар бүгдээрээ ярилцахаар өнөөдөр Brain Talk DC podcast-ийн зочин хөтлөгчд болох World Wide Technology компанийн санхүү эрхэлсэн захирал Мөги, за Ховардын их сургуулийн эмийн химийн туслах профессор Гана, Дэлхийн банк олон улсын валютын сангийн зулаа нар маань ирсэн байна. За энэ сэдвийг одоо бидэнтэй хамтран санал сэтгэлээ хуваалцахаар Мэрилендийн их сургуулийн төрийн удирдлагын магистрант Одон Туяа оролцож байна. За welcome. Ер нь та нар яагаад цагаач наашаа ирсэн бэ? Илүү олон боломжийг байгаа болов уу гэж бодлоо. Америк шүү дээ тий. Энд чинь одоо нөгөө эрх чөлөөний орон гэдэг бас тий. Бүх юм цагаачтад хамгийн ээлтэй болохоор л хүмүүс Америк руу одоо бүр үхэн хатан тэр Texas-ийн элсэн цөл дундуур чинь бүр амиа золиослоод ийшээ алхаж орж ирж штэ тий. Та нар зүгээр одоо ингээл бусад оронд байгаа монголчуудаа ярьдаг уу тий. Солонгост байгаа монголчуудаа хүртэл ярихад бүр аимшиг юм ярьж байгаа үстэй. Манай эзэн миний ажлыг ингээд цалин өгөхгүй тэгээд ингээд тэгэл би яг нөгөө Америкараас итгэж байгаа шээ тий. Энд одоо хүний цалин өгөхгүй ажилласан бахан бол ёо бисо нэрээ бараг цагдаа дуулаад тэргүй эзэнтэй бүр ингээд алалцмаар санагдаад тэгжсэн чинь ингээд гудамжинд ингээд явж байхад солонгосын цагдаа нар монголчуудыг барьдаг гэл тэнгууд чинь юу вэ? Америкт чинь манайс чинь бүр гудамжинд цагдаа нартаа монголчууд судалтад явж штэ. Цаан чинь тэнэг тий. Бүр ингээд явж байгаа. Иймэрхүү юмнуудыг бодоод ирэнгүүт чинь би үнэхээр Америкт амьдартай баярлдаг байхгүй. Энэ орн бол цагаачтад үнэхээр ээлтэй болохоор цагаачд энэ улс руу ч бүр хүн хатан зүтгэн ирж байгаа байхгүй. Тэгээ өөрөө цагаачтай орн юм чинь тий. Би бол суралцах гэж өөрийнхөө одоо дэлхийн хүн болох гэж ирсэн гэх юм да. Тий. Америкт ирдэг одоо энэ гадны хүмүүсийн хамгийн их шалтгаан эрхчлөө байдаг гинэ. Тэ эрхчлөө хоёр дахь нь эдийн засгийн боломжийг харж ирдэг. Гурав дахь нь шашны эрхчлөө байдаг. Дөрөвдүгээр нь болохоор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх тэр боломжийг олгодгоороо олон цагаачтай Америкт ирдэг гэж ер нь бол яг статистик судалгаагаар гаргаж хэлдэг гинэ тий. Одоо бүр хүмүүс амар их болол цагаачд бүр их ирээл байгаа юм шиг л ер нь бол яриад идэг штэ. Яг үндэ бол 1890 онд бол хамгийн өндөр цагаачтай байсан байлээ штэ Америкч. Хүн амынх нь 14.8% цагаачтай байсан баг. Өнөөдөр бол 14.3% байгаа. Стил доор л байж байгаа байхгүй. Яг хүн амынх нь дундж аваад үзэхэд. Тэгэхээр бол аль хэдийн 100 гаруй жилийн өмнө цагаачд их хэмжээгээр ирдэг байсан уу? Ирдэг байсан. Одоо ч л ирж л байгаа. Зөв яг нөгөө цагаачдын харьцааг нь аваад үзэх юм бол мэдээж өөр болсон тухай үетэй харьцуулахад. Гэхдээ ахаал тоо баримт харах юм бол одоо чинь нийт цагаачдын 40 гаруй хувь нь бол иргэн болцсон байна бүр. Албан ёсны одоо байнгын орчин суугч нь 20 гаруй байгаа байхгүй. Нийлээд 60 гараад явчихна. Энэ тооноос ингээд харах юм бол 70-80% нь бол хууль ёсны одоо ажил хийгээд албан ёсны ажил хийгээд тэр Америкийн зах зээл одоо эдийн засгийн хувь нэмрээ оруулаад татвараа төлөөд ингээд амьдраад явж байгаа болж таарч байгаа. Хаанаас ирсэн бэ гэдгээр нь авч үзэх юм бол мэдээж Мексикоос ирсэн хүмүүс байна. Бүр 23% жилүү Мексикод байт юм байна. Бусад орны хүмүүс бол байна. Азууд бол бас сүүлийн үед их ирдэг болсон. Одоо шинтгүүд гэх юм бол 6% нэзэлж байгаа чинь. Хятад 5 дараа нь Филиппинууд гэдэг ингээд явдаг юм байна л да. Яг одоо дэлхийн хэмжээнд ингээд аваад үзэх юм бол 2020 оны Нэгдсэн үндэсний байгууллагын мэдээгээр бол дэлхий дээр 281 сая хүн цагаачилж байгаа юм. Насны хувьд бол янз. Хуваар нь бас ингээд аваад үзчихээ. Одоо дэлхийн Аз, Европт бол 31% нь цагаачтай юм байна гэж байна. За Хойд Америкт бол 21-20% нь байгаа юм байна. За тэгээд бусад орнууд одоо Африкт хүртэл цагаачтай байна гэж
гэх мэтчлэн. Тэгэхээр энэ цагаачлал гэдэг асуудал бол зөвхөн одоо Америкийн асуудал биш байгаа байхгүй юу? Энэ бол дэлхийн нийтийн асуудал, бүх төвдөл байдаг асуудал. Тийм учраас энэ дээр бол олон талаас нь бас харах яагаад ер нь цагаачлал байгаа юм бэ гэдгийг бас их харах үндсэн одоо шалтгааныг нь олж харах хэрэгтэй юм шиг санагдав. Тэгээ Америк чинь өөрөө яг тулгуур бүх зарчим нь цагаачлал байна л да. Тэгээ өөрийнх нь яг тулгуур нь өөрөө цагаачлал. Одоо нөгөө Жансан нургаа яг нэг хэлжсэн шүү дээ. Монгол гэдэг улс Монгол үндэстэн л ойл байна. Япон гэдэг улс Япон үндэстэн л ойл байна. Гэтэл Америк чинь өөрөө тулгуур үндэс нь цагаачт байж ээж тэр цагаачт нь аз жаргалтай, эв нэгдэлтэй, сайн сайхан амьдрал энэ бол сайхан байна гэдэг. Тэгэхээр яалтчгүй тулгуур үзэл нь өөрөө цагаач учраас цагаачтын бодлого гэдэг нь хамгийн их ингээ өндрөө аваа яваад байдаг нь тийм учиртай л ахалтай. Америк өшөө бас нэг юм ингээд тэр боломжийн ийм одоо юу гэдэг юм талбарыг бий болгож өгдөг юм шиг байгаа. Хин нэгэн ирээд би одоо ингээд аягүй мундаг одоо юу гэдэг юм те IT салбарын их ухаантай хүн байлаа те би үнэхээр ингээд код чигдэг ч юм одоо мэдгүй одоо аюулгүй байдлыг хангадаг ч юм уу те одоо энэ AI ингээд хөгжүүлдэг хүн ч юм уу байлаа. Тэгэнгүүт одоо жишээлбэл тэр хүн энтгэхт мэдээж ингээд IT-ийн салбар хичнээн хөгжсөн ч гэсэндээ Америкт ирээд авах боломжоос бага байдаг учраас Америкт ирж тэр өөрийнхөө нөгөө чадварыг гаргах гэдэг. Одоо ингээд ер нь бүх юмыг ингээд бид нар харах юм бол Америкаас үүсэлтэй юмнууд нэр хүндээ олохдоо амархан байдаг ш. Дуучин хүртэл тийм. Одоо Адель гээл мундаг дуучин байж гэн тэ дэлхийн хэмжээний дуучин байж гэн. Гэтэл тэр өөрийнх нь нутагт дуулж лээсэн. Нэр хүнд гараагүй. Америкт ирээл тэр хүн мундаг болж байгаа юм те. Дэлхийн дуучин болсон. Эсвэл тамирчин. Одоо юу ч байсан, юу ч бид нар ярьж болох байхгүй. Nokia, Ericsson гэдэг одоо утас хүртэл байла. Samsung гэл ингээл ярьж байна те. Америкийн зах зээл хэрвээ Samsung-ыг хэрэглэдэггүй бол Солонгост хэрэглээд өөр газар руу нэх гараад айхтар сүртэ хөгжиж явахгүй байхгүй. Тэгэхээр энд ирээд тэр талбар дээр ингэж нөгөө өрсөлдөж гараад дэлхий рүү гарах боломж нь хамаагүй нээлттэй байдаг гэдэг дээр бас хүмүүс маш ихээр наашаага ингэж орж ирэх тэр нөгөө хүчээ тавьдаг юм шиг байгаа юм те. Одоо ингээл эмийн салбар зүгээр вакцины салбар гэл ингээл яриа л да тий. Эмийн зах зээл хамгийн их хэмжээ ингээд байна гэл. Өнөөдөр дэлхийн хэрэглээний нэг өдрийн бүтэн хэрэглээний юг 40% жилүүд Америк дангаараа эзэм шүү дээ. Тэгээд би бол одоо бас ингэж бодоод байгаа шүү дээ. Америк бол одоо их азтай улс юм аа гэж. Ягаад гэх юм бол дэлхийн бүхэл одоо шилдэгүүд ирж шүү дээ тийм байна. Тэгэхээр бол бас заримдаа бол баярлах хэрэгтэй юм шиг санагдаж байгаа. Яг л тэр гуугаагүй шүү дээ тэр хүмүүс. Гуугүй эдгээр сайн байгуулсан байхгүй. Эдгээр одоо та нар ингээд founding fathers яриад байгаа шүү дээ тийм. Одоо тэр бид нарыг одоо үндсэлсэн эцгүүд гэж хэлэх юм уу те. Манайхаар бол Чингис хаанууд нь юм уу хаашаа тийм. Тэгэл бидний одоо тэр founding fathers эдгээр чи одоо тэрийг бараг л хүүхдээ мэдээ орох цагаас нь эхлээл үхэн тэднээсээ магтан дуулсаар агаал тэд нар юу хийснийг нь хэлсээр агаал хүүхдүүдэд ингээд өсгөж штэ тийм. Хэдэн зуун жилийн өмнө үндсэн хуулиа батлахтаа хүртэл одоо ингээд хэдэн зуун жилийн дараахыг хараад бид нар яг одоо хүний үг хэлэх эрхийг нь чөлөөлсөн тийм. Энэ зүйлийг хэлсэн ийм улс орон бид нар байгуулна гэдгийг тэр хүмүүс чинь хэдэн зуун жилийн өмнө батлахтаа хүртэл ингээл энэ үндсэн хуулиа батлал ингэчихсэн байгаа байхгүй. Тэгэхээр анх суурийг нь сайн тавьсан болохоор зэрэг энэ улс чинь би хардаа нөгөө нэг эдийн засгийн юмэг байж хат нэг юм ботсон нөгөө нэг гаднаас ирсэн цагаачд хардаа жил болгон 12 тэрбум доллар social security төлдөг гинэ. Тэгвэл энэ цагаачд хизээж нийгмийн даатгалын халамж авахгүй. Энэ мөнгө нь ингээл энэ улсын орлого болол. Яг тэгвэл одоо тэр одоо энэ 11 сая хууль бус цагаач чинь хууль бус хүмүүс шүү дээ тий. Эдгээр чинь тэг айгүй олон хүн нөгөө нэг такс ID гэдэг шүү дээ манайхан тий. Татварын ID номероор айгүйх ажил олдог. Тэрэнгээрээ татвараа төлдөг. Тэр нь өстэй social security нөгөө тэр нийгмийн даатгалын татвар төлөө явдаг юм. Тэгэхээр social security буцаад нийгмийн даатгалын халамж яаж олгодог вэ гэхээр зөвхөн social нийгмийн даатгалын дугуйтай хүмүүст олгодог болохоос биш. Тэр татварын ID-тэй хүмүүс буцаж олгогддог. Нэгдүгээр тийм болохоор тэр хүмүүс хизээж бенефит авахгүй. Хоёр дахь нь болохоор зэрэг хуурамч social security-тэй хүмүүс авдаг шүү дээ. Ажил авдаг шүү дээ, тий. Тэдний татварыг улс стил авдаг заяа. Тэр нь тэгэл улсын орлого болол үлддэг. Өшөө хиндүүж буцааж харагддаг. Хурамчийг гэдэг нь мэднэ.
Үгүй мэддэг юм уу яадаг юм мэдгүй ямар ч байсан database руу тэр номер ингээл ордог. Буцаад эргээд матч хийдгүү юм уу яадаг ч юм уу. Тэгэл жил болго 12 тэрбум доллар тэр хүмүүс төлөөл ингээл хизээ нэгэн цагт одоо бодвол бид нар одоо тэрнээс нь тэгэл бенефит авах байхад гэж найдаж. Тэгэхээр гэтээ эдний хамгийн гол нь тэр шүдний өвчин болоод байгаа гол хүмүүс чинь л одоо нэг 11 сая багнуудаас 11 сая хууль бус хүмүүс. Гэтээ тэд нар чинь шууд бусаач гэсэндээ Америк эдийн засагт бол сайн сайхныг үзүүлэл байгаа аахгүй. Ер нь бол яг мэдээж гэмт хэрэгч байдаг юм уу одоо ямар нэгэн тийм юмнууд байгаа боловч тэр хүмүүс чинь айгүй их эдийн засагт бол нөлөөг үзүүлж байгаа. Одоо бүр тэр нэг 1950-1965 онд одоо 1960-аад он ч юм уу төрсөн ингээд амьдрал сайхан одоо юу гэх юм бэ ээж нь гэртээ үлдээл аав нь ажиллаа хийгээл ингээд болдог үе нөө baby boomers гэж ярьдаг штэ тий айгүй олон хүүхд төрүүлж ирж байсан. Тэр үеийнхэн ч одоо төртө гарчиж байгаа байхгүй. Тэрийг ер нь хамгийн их ингэж нэг тэр дутууг нөхж байгаа хүмүүс болохоор тэгэнгүүтээ тэрэн дээрээсээ тэд нар чинь тэтгэр авч байгаа. Тэгэхээр бас эдийн засагт мөнгө орж ирж иж тэр хүмүүсийн тэтгэрийг ингэж өөх болж байгаа. Гэтэл яг энэ цагаачтай хувьд бол маш их тэрэнд үүрэг гүйцэтгэж байгаа байхгүй. Тэгээ Америк чинь өөрөө дэлхийн ингэж бүх цагаачдын 5-ны 1 нь Америкт цагаачилдаг гэж байна. Тэгэхээр ер нь бол яг цагаачтайхаа тоогоор бол дэлхийд ерөнхийд тэр ганц улсаар тэргүүлж ингэж ирж байгаа. Гэхдээ энэ нь бол бас эдийн засагт маш их нөлөөллийг сайн нөлөөллөгч үзүүлж байгаа. Мэдээж гэмт хэрэгч гэдэг юм одоо тэрүүгээр бас хэцүү л бахал та. Гэхдээ ер нь бол эдийн засгийнхаа хувьд бол аюу сайн нөлөөлөл. Тэгээд дээрэс нэг юм зүгээр ингээ хэлэхэд одоо бусад орнд цагаачилж байгаа хүм цагаачилж гэд ярихаар жоохон эвгүй сонсогдоод байна. Яг оршин сууж байгаа, шилжиж суурч байгаа ч гэдэг юм уу. Хүмүүстэй ингээ харьцуулаад үзэхээр зэрэг Америкт бол харьцангуй боловсролтой хүмүүс нь ирж сууршаад ах шиг санагдаад байдаг. Тэр хүмүүс одоо чинь гол салбарууд одоо чинь STEM гэдэг science, technology, engineering тэр салбарт нь маш их хэмжээгээр ажилладаг. Тийм учраас тэр хүмүүсийн мэдлэг одоо нөгөө чадвараар Америкийн эдийн засгийн бол маш их хэмжээгээр дээшилж тийм ээ хөгжиж явж байгаа гэдэг нь бол ойлгомжтой байгаа. Бусад орныг аваад үзэхээр зэрэг ихэнхдээ зүгээр үйлдвэрийн ажилчдын байдлаар хүмүүсийг гаднаас авчирч байгаа шүү дээ. Ер нь одоо Солонгос, Япон гэдэг юм энэ улсууд очиж ихэнх нь бол үйлдвэрийн ажил хийж байгаа шүү дээ. Ер нь бол тэр нь бусад боломж бол айгүй бага. Гэхдээ одоо энэ хүмүүс чинь ч гэсэн эдийн засагт маш их ач холбогдолтой байгаа байхгүй. Аливаа улс ингэж нөгөө эргэжтэй өөрийнхөө үйл ажиллагааг явуулж байхын тулд одоо нэг цэвэрлэгч нь ч байх хэвээр, механик нь ч байх хэвээр, инженер нь ч байх хэвээр, хуульчин ч байх хэвээр бүхэл тэр салбарууд яг ингэ явж байх хэвээр байхгүй. Тэгэхээр одоо бид нар мэдэн дээ альва нэг дэлгүүрт ордог ч юм уу эсвэл одоо нэг хоолны газарт ороход хамгийн хөрхий ингээд нэг биеийн хүчний ажил хийж байгаа дандаа Латин Америкууд ингээд энийг л аюу аз жаргалтайгаар тэргийг хийгээ байж идэг штэ тий. Тэгэхээр тэд нар ч гэсэндээ бас уг нь бол ингээд биднэрт одоо бүхэл хүнд сайн сайхныг авчирч л байгаа. Хуулийн дагуу юм хийх, хууль бусаар юм хийх хоёр дээр бидний сэтгэлгээ амар өөр байна зав. Тэр нь юу гэхээр одоо жишээлбэл одоо ингээд бид нар ярьж байна. За энд 11 сая энэ хууль бусын цагаац чинь эднэрийн одоо тэр юу гэдгийг хөдөө аж ахуйн салбар одоо Флоридад одоо тэр жимс ногоогийн түгээл энэ салбарыг ажиллаж ийн үйлчлэгээний салбарт энэ одоо Америкуудын өөрсдийнх нь хийхгүй юмнуудыг чи эднэр хийгээд байна. Эдийн засагт хувь нэмэр оруулж байна гэдээ бид нар яриад байна. Бидний хувьд бол эднэр ингээд Америкийн зах зээл эдийн засагт хэрэгтэй юм хийгээд байгаа аахгүй. Гэтэл Америкууд юу хэлж ийн гэхээр зэрэг окей давай болж ийн хийлдэ. Гэхдээ би та нарыг хуулийн дагуу хийгэж хүсэж байна. Хуулийн дагуу хийгээд манай улсын хуулиар над хүмүүстэн зориулж бид нар виз гаргачихсан H1B, H1B2 гэдэг ингээ визнүүд байгаа. Хэрвээ манайх одоо хөдөө аж ахуйн салбартаа ажилчид хэрэгтэй байх юм бол бид нар ингээд энэ салбарт чинь одоо ингээд англилтаа тусгай англилтаа seasonal те одоо нөгөө нэг улирлын чанарын ажилчид ингэж гаргаж аваад улс руу чинь ингэж явуулаад за тэр улсаас тэд ингээд авчи. Ингээд бид нар хуулийнхаа дагуу та нар ингээд татаж аваад энэ ажлуудыг чинь хийлгэж хамгийн гол бид нар энийг л хүсээд байна. Гол нь манай улсын хилээр битгий ингэж алхаж орж ирээд байгаа чи манай улсын хуулийг битгий зөрчөөд байгаа чи л гэдэг байгаа. Тийм үнэ. Sorry. Тэгтээ яг амьдрал дээр
яг тэр чин одоогор бүтэн 100% хэрэгжиж чадаагүй байгаа байхгүй. Гэхдээ ингээл одоо ингээл харж байхад ерөнхийдөө бүхэл гарч ирж байгаа засаглалын одоо хүмүүс хүчнүүд болохоор яг энэ тал руу ингээл явуулах гал үзээд тах шиг байгаа. Тэ ингээл энэ нэг Обамагийн жишээлхээр дака гэл тэ нөгөө нэг энэ ч ингээд одоо ороод ирсэн хүүхдүүд шүү дээ. Тэ аав ээж бичиг баримтгууд хилээр алхаад ингээд ороод ирсэн. Гэхдээ тэр хүүхдэд өөрөө шийдвэр гаргаж чадаагүй. Зүгээр л энэ улсад аав ээжигээ дагаад ороод ирсэн. Тэгвэл энэ хүүхдүүд бичиг баримтыг нөхчөө. Тэгээд ингээ ерөнхийдөө ингээл нэг жижигэрч болоо бичиг баримтжуулаад ингээд явъя гэж. За одоо ингээд улсад код зарим улсуудад бол кодо тогтоож өгдөг юм билээ. Танахаас одоо тичнэнийг энэ жил авч чадна. Монголд бол жишээлхэд тийм код байдаг. Тийм Монголоос баг болохоор зэрэг болох юм бэл. Гардаггүй. Тэгэхээр ингээд уг нь бол тэгэл ингээд сайжруулах гал ингээд цаашаа яваад л ах шиг байгаа. Энэ яг нөгөө нэг ингээд хэрэгжих тэр юу чинь хугацаа ордог. Одоо тэгэл нөгөө нэг олон төрлийн бодлого тэгэл энэ олон 50 мууч чи өөрийн гэсэн хуультай тэгэл нэг юм хэлэхлээргүй манай хуулиар ингэж гэдэг юм уу ингээд бас болохгүй юмнууд тэр дотор айгүйх гараад идэг юм шиг байгаа маа тий. Одонтой яа юу хэлэх гэжсэн? Миний ойлгож байгаагаар болохоор яг энэ цагаачлалын бодлогоо одоо эсэргүүд одоо чангатгаад байгаа гол санаа нь одоо яг олон нийт дард түмэн дундаа болохоор илүү одоо Америкчуудын ажлын байрыг булаагаад байна гэсэн нэг тийм ойлголт байгаа даахгүй юу. Тэнгүүд яг хөгжиж буй орноос эсвэл одоо хөгжил буурай орноос хурж ирж байгаа хүмүүс болохоор цалингаа Америкт хурж байд ядаж 4-5 дахин ихсэгдэг болохоор хүнд хөдөлмөрийн тийм ажлууд айгүй хийх одоо ажил голлгүй хийдэг. Тэгтэл яг Америкчууд нь болохоор угаасаа ингээд ийм цалин өндөр цалин авдаг болохоор хичнээн тэр хүнд хүчир ажлуудын ажлын байр байсан ч гэсэн Америкчууд өөрсдөө бол тийм undesirable буюу нэг хийх хүсэлгүй. Гэхдээ тэрийг нууг нь бол одоо ингээд орж ирж байгаа иммигрантууд бол хийх нөхөж байгаа тий. Тэгэхдээ Америкч өөрсдөө бас ингэж яриад байгаа ш. Цагаачд орж ирээ бидний ажлыг булаагаад байна гэдэг байгаа ш. Өөрсдөө одоо тэр үйлчлэгээний салбарт ажиллахгүй ээжж. Харин тий. Тэгэхээр тэрнээр ч цагаачд орж иж хөдөлмөр булааж авч наач зүгээр л демократ юу хоёрын зүгээр улс төрийн л яриа бас нөгөө тарих угааж байгаа. тэрнгүү хөдөлмөрийн зах зээл дээр шүү дээ тий. Эрэлт нийлүүлэлтээр наатах чинь шүүгдэл гараад ирж байгааг бизнесүүд тэрнгүү ойлгоод авч байгаа. Эдгээр чинь хүмүүсээс чинь бид нар ажил авч байхад чинь угаасаа Америк компаниуд юутай компани чинь бид нар чинь тэрнгүү ажиллах хэрэгтэй юм уу Америкийн иргэн ногоон карттай тийм хүмүүсийг л ажил авч байгаа. Тэгээд ингээд наад чинь бүгдээрээ шүүгдэл гараад ирнэ. Өнөөдөр Америкийн нэгдсэн улс шинэ засгийн газартай боллоо, шинэ ерөнхийлөгчтэй боллоо. Энэ ерөнхийлөгч маань 2016 онд бас ерөнхийлөгчөөр сонгогдчихсэн хүн шүү дээ. Тэгээд тухайн үедээ бол цагаачлалыг одоо багасгах тийм бодлогоодыг тухайн үедээ хэрэгжүүлжсэн шүү дээ. Гэтэл одоо энэ шинэ засгийн газар нь ямар бодлого барих гэж байгаа бол? Гэхдээ хараа яг тэр Трампыг ингээд байж хахад ингээд судлаад үзэх юм бол мэдээж цагаачлалын одоо тэр хууль бус байгаа иргэдийн тоог бууруулах ингэж бодлого барьж байгаа гэдэг ингээд ярьж байгаа шүү дээ. Гэтэл яг ингээд үзэхлээр Трампын тэр цагаачлалын одоо нөгөө хатууруулсан бодлогын тийм хууль бол айгу ховор юм л шүү дээ. Яг гаргасан шийдвэр одоо тэр юмнууд нь хэрэгжүүлсэн гэсэн шал айгу ховор зүгээр яг ярьсан надад тийм гэхдээ яг тэр чин тэгтээ нөгөө нэг одоо юу гэдгийг тэр үедээ магадгүй нөгөө одоо их хурл нь тэгээ нөгөө намынх байсан учраас тэр нөгөө өөрийнх нь гаргаж санаачилсан хуулиуд нь хэрэгжээгүй байж болно л доо. Одоо бол яг нөгөө өөрийнх нь бүгд найрамдах намын хүмүүс ингээд нөгөө танхимуудаа дүүргчлээ шүү дээ тий. Тэгэхээр одоо ингээд хэрэгжих бодлого бас арай өөр байж болох юм. Нөгөө нэг юм ингээд хэлэхэд одоо тэр бичиг баримттайгаар ажиллаж байгаа цагаачд гэж штэ тий. Тэд нар ч бол дандаа ерөнхийдөө мэрэгжлийн ажил хийж байгаа байхгүй. Гэтэл Америкийн яг хууль бас цоорхойтой нь юу вэ гэхээр тэр нөгөө хүнд хөдөлмөр хэрхэлдэг яг биеийн хүчний хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст бичиг баримт олгогдохгүй байгаа байхгүй нөгөө категориудаараа. Тэгэхээр уг нь бол энийгээ ингээд зүг болгох юм бол магадгүй энэ нэг яг цоорхоо ингээд юм шиг харагдаад байгаа байхгүй тий. Тэгэл энэ хууль ус цагаачд гэдэг байгаа. Мэдээж тэр хүмүүс одоо нөгөө нэг юуг нь өгөөд сонголтыг нөгөөд та нар ингээд бичиг баримттай олчаач та нарыг ингээд одоо нөгөө нэг тий юу гэдгийг боловсролыг чи юугаар үүчилж ингээд шатлахгүйгээр зүгээр бичиг баримтыг чи өгөөгөл бүгд л окей тгий. Гэхдээ англи байгаа ш. Одоо гоц авьяасны англи байгаа. Ихтэй сургуулиудын бичин Гэхдээ гоц авьяас би гоц авьяас байгаагүй. Би нэг гэж тий.
Би чинь 2016 онд нөгөө нэг Трампын бодлогч нөгөө одоо цагаачтыг ингээд албатан гаргах тийм бодлогыг маш их хэрэгжүүлж ирсэн шүү дээ. Тухайн үедээ Texas чөлөө хаан чөлөө цагаачтыг айгуух гаргаж ирсэн тийм Texas урна Америкийн за чи хардаа зүгээр сүүлийн 20 жил заяа. Чи ямар ерөнхийлөгч хамгийн их депорташн хийсэн гэж Обама. бодсон? Тэрнээс Trump биш. Хүн харин тийм хүн болгоно яг учиргүй Trump л ингээд демократик депорт. Тэгээ аргагүй Trump өөрөө тэгж яриад байгаа. Харин миний ойлгосноор бол юу л байсан л дээ. Яг Обамагийн үед чинь баг жилд баг 300-аас 400 мянган хүн депорт хийгээд. Тэгснээр Трампын үед 250 мянга болцсон. Трампыг одоо тэр бодлогыг дэмжээгүүдээ биш яг state мужийн хэмжээнд юунууд нь засгийн газрууд нь дэмжээгүй болохоор яг тэр тэгж буурсан гэж л бас уншсан юм байна. Гэхдээ одоо ч гэсэн тэр нь яг ингээд үргэлжилж магадгүй. Гэхдээ одоо бас мужуудыг юу яхаар яг тэр албатан гаргах үйл ажиллагаанд нь итгэхээр бас нэлээд л шахаадах шиг байх шүү. Одоо нэг Трампын ярьсан хэдийн юмны нөгөө DACA гэдэг одоо тэр нөгөө орж ирсэн хүүхдүүд байна шүү дээ. Өөрсдөөсөө хамаараагүй орж ирээд Обамагийн үед ингээд бичгээр юм таа Байден тэрийг чинь хөгжүүлээд бүр ингээд одоо болно гэд ингэсэн тэрийг устгах нэг тийм нөгөө одоо тим юм байж болохгүй гэдэг нэг тим юм яриад. Хоёрт нь болохоор гадны одоо тэр ямар ч нөгөө нэг бичгээр юмтгүй иргэдэд бол даатгал эрүүл мэндийн даатгал гэдэг юмыг олохгүй гэдэг. Тэр чинь бас хэцүү байхгүй. Ягаад гэвэл хүн ямар ч хүн өвдөж болно шүү дээ те. Тэгтэл ингээд нөгөө нэг даатгалгүй болвол эмнэлэгт очиод ингээд үзүүлэхлээр одоо би яах вэ гэдэг бас нэг асуудал те. Тэнгүүтээ бүх нийгмийн халамжийг хаах. Одоо ядаж тэр чин Трамп чин болохоор хид хидэн ингээд нийгмийн халамж хэрвээ авж байгаа ногоон карттай хүн байвал иргэншил олохгүй. Эсвэл ногоон карт өгөхгүй гэдэг нэг юм залтуудыг гаргаж ирсэн шүү дээ те. Тэнгүүт Байден буцаж гарч ирэнгүүтээ за одоо жишээлхэд ногоон карттай хүн болвол ингээд нөгөө хоол хүнсний тусламжийн ваучер авч болно. Тэгээ одоо тэр эднэрийг бол тооцохгүй нийгмийн халамжийн тэр зүйлсийг бол тооцохгүй гэжсэн аа. Одоо тэрийг үгүй болгоод ердөөсөө л нөгөө Трамп яг буцаагаад бүх тэр нөгөө нийгмийн халамжийн юм авчлагаа бол ердөөсөө гаргана. Трамп чаар ногоон карттай ч болвол гаргана гэдэг бүр Америкийн иргэн болцсон зарим хүнийг нөгөө нэг шигшж байгаад гаргана гэдэг тийм нөгөө нэг юм. Нөгөөх нь болохоор бүр Америкийн цэргийн хүчийг одоо хүн цагдаа нөгөө нэг юу биш цагаачлалын албаны цагдаа нар одоо тэднийг биш цэргийн хүчийг дайчилж одоо яг баг солонгос шиг болдог байгаа байхгүй тийм National Guard л авах л да. Цэргийн хүчийг дайчилж military power-аар одоо цэргийн хүчээр энэ хүмүүсийг гаргана гэж. Тэнгүүтээ нөгөө нэг бүр үндсэн хуулиа зөрчөөд Америкийн нэгдсэн улсад төрсэн хүүхд одоо нөгөө нэг дипломатын хүүхдүүд биш л болвол шууд нөгөө нэг Америкийн иргэншил авч болно шүү дээ. Гэтэл тэрийг устгана гэдэг нэг юм яриад байгаа шүү дээ. Ийм хэдэн юмнуудыг ерөнхийдөө яриад тэнгүүтээ бас нөгөө Мексикийн хил дээр үлдэх гэдэг нэг аюул сонин нэртэй хууль өөрөө гаргаж ирсэн хуульч гэжтэй. Нөгөө тийм дүрм журм байсан юм байна л да. Тэрийг нь хин Байден гаргаж ирээ болцсон юм байна. Яадаг вэ гэхээр нөгөө нэг Мексикийн хэлээр ингэж орж ирж байгаа тэр чинь айгүй ингээд ядраад ингээд одоо орж ирж байгаа хүмүүсийг Америк руу оруулахгүй нөгөө Мексикийн хэлээр ингэж хорих одоо тийм нөгөө нэг юу байсан юм байна. Тэгээд тэрийг нь болохоор Байден боловлцсон юм байна л да. Гэтэл одоо болохоор тэрийг сэргээн гэдэг ийм хэдэн юмнуудыг ярьж байгаа юм. Mass deportation гэж яриад байгаа шүү дээ. Тэр яг айгүй том асуудал болоод байгаа болохоор би тэр талаар л бас жоохон судалсан юм л та. Яг мэдээж ICE одоо тэр одоо нөөц тэр mass deportation-ы тэр чигээр нь гүйцэтгэх нөөц байхгүй, нөөц төсөв байхгүй. Тэр чинь 11 сая иммигрант байгаа. Тэнгүүд тэр чинь жилд хамгийн ихтэй л бараг сая хүн одоо албатан гаргуул их юм бол гаргуул их юм тийм. Тэгээд тэр нь 11 жил болно гэсэн үг байхгүй. Тэгэхэд нэг жилд 1 сая хүн mass deportation-аар албатан гаргалаа гэхэд тэр нь 88 тэрбум доллар болно. Тэнгүүд ICE-ийн яг жилийн бажет нь төсөв нь 8.8 бараг 10 дахин их одоо төсөвтэй. Тэгэнгүүт одоо тэр чинь зөвхөн тэр хүмүүсийг баривчлаа шууд нөгөө байсан ирсэн уран руу гаргачихгүй тэр чинь оргинуул төр байх байранд байлгана. Тэгээ тэр чинь хуулийн процесс явагдтал нь 2-3-7 хоног болно. Тэгээ тэрнээс нь нислэгээр явна уу ингээд явна гэдэг ингээд зөндөө олон зардал байгаа. Сая бас нэг зөндөө хэрэгүүд гараад байгаа шүү дээ. Нөгөө нэг хууль бусаар орж ирсэн Венесуэлийн иргэн нэг 22 настай эмэгтэйг алсан. Тийм тэрнээс болоод сая бас шинэ конгрессор тэр Laken Riley Act гэдэг тэр батлагдчихж байгаа байхгүй юу? Энэ айгүй том асуудал болоод ерөнхийдөө бол хүмүүсийг өмнө нь ингээд гаргах
одоо сонор сэрэмжчих юм уу те илүү хичээн. Гэхдээ яг тэр mass interpretation бол яг 1 сая хүнийг 1 жилийн дотор ингэж гаргахгүй. Гэхдээ ерөнхийдөө бол өмнөхөөсөө хамаагүй чангарна. Тийм. Ер нь бол ингээд бэлэн байдалд байж гин гэсэн үг юм уу? Тэнгүүд саяны тэр конгрессор гарсан. Тэгээ тэр нь дахиад цаашаа ингээд нэг 2-3 процессор явах юм билээ л те. Трамп хамгийн сүүлд нь гарын үсгээ зураад тэгээ батлагдана. Тэнгүүд тэрэн дээр юу гэж байгаа вэ гэхээр дөнгөж одоо дэлгүүрээс $100 бараа хулгайлгал юм бол баг тэр шууд одоо хорих байранд очих хэвээр. Тийм одоо хууль бусаар амьдарч байгаа цагаач болов? Тийм. Өмнө нь бол баг аллаг үйлцэн ч гэсэн шүүхэд дуудагдаал тэгээд баг шүүхээсээ дуудагддаг үлдчихдэг байсан шүү дээ. Тэнгүү саяны тэр аллаг үйлцэн хүн болохоор бас яг өмнө нь дэлгүүрийн хулгай хийжсэн түүхтэй юм л да. Тэгээд шүүхтэр дуудагдчихад сонсгол хийх дээр очоогүй тэгээд тэр хоорондоо хүн алдсан тийм учраас ингээд энэ тэр насарсан хүний нэрээр ингээд ийм акц гаргаад. Тэгээд ерөнхийдөө бол тэр том хүм ингээд байгаа тэр хүн нь бол 40 жил яг хил дээр ажилласан тийм хүн юм байна л да. Тэгэл хүмүүсийг яг ингээл тэр ханаар нь ингээл гарч яхахыг ингээл яг харж исэн. Тийм учраас би ингээд энэ хүмүүсийг бол ингээд яг оруулж ирэхгүй би энэ mass interpretation ингээд чадхаараа ингээд гүйцэтгэн гэдэг ингээд бүр ингээд өөртөө амар ихтгэлтэй. Тэгээд тэнгууд одоо цэнхэр стейтүүд байгаа, улаан стейтүүд байгаа тий. Монголчууд чинь Чикагод их амьдарч байгаа, Вашингтон DC-д их амьдарч байна, Юта, Сан Франциско, цэнхэр стейтүүд. Хамгийн их хууль бус цагаачд амьдардаг одоо Чикаго ч юм уу, Калифорни, Сан Франциско ч юм уу, LA ч юм уу тий. Тэр мужуудыг хотуудыг sanctuary states гэдэг байгаа байхгүй юу? Илүү ингээд ариун ч юм уу тий ингээд илүү хамгаалагдсан юм байна. Тэгэнгүүт тэр хүмүүс нь болохоор сая хэлсэн шиг одоо тэр хүмүүсийг яг тэр Чикагогийн амбан захирагчийг ингээд би хэрвээ миний ингээд бидний явуулж байгаа үйл ажиллагааг дэмжихгүй бол ингээд шүүхэд дуудана. Тийм учраас юу яах хэвтэй гэд. Тэгээ дээрэс нь монголчууд амьдардаг улаан стейтүүд бас байна. Виржиниа байна тий. Виржиниа бол бүр ингээд Трампын ингээд амар дэмжигч тийм амбан захирагчтай тийм муж. Тэгээд ерөнхийдөө бол хэрвээ одоо яг Трампын хэлээд байгаа албатан гаргахын үйл ажиллагаа нь ингээд үнэхээр хэрэгжээд эхлэх юм бол аман захирагч нар бол дэмжин гэд. Тэгэхээр ерөнхийдөө бол яг шууд гэл ажил руугаа явж хахад шууд ингээл юу яахгүй ч гэсэндээ ерөн сонор сэрэмжтэй байж хахад. Гэтэ тэрэнд нь зүгээр бүх хараар барьж байгаа хүмүүс юм уу эсвэл бүр ингээ гэмт хэрэг хийсэн хүмүүс юм уу? Тодорхой заалт байгаа юу? Тодорхой заалт байхгүй. Яг Трампын өөрийнх нь нөгөө нэг нэвтрүүлэгт ярьж байгаа яриагаар болохоор 11 сая хууль бус иммигрант байна гэдэгт баг 15 сая 20 сая хүн бид нар mass deportation-аар нөгөө яг нүүлгэн яг тэр нь бол нөгөө нэг зүгээр ингээ хүмүүсийн анхаарлыг татах зүгээр хүмүүсийг айлгах зорилготой л тэгж байгаа л та. Гэтэ ерөнхийдөө яг зөвхөн гэмт хэрэг гүйлдсэн хүмүүсийг гэж яг бичсэн юмн дээрээ бол тэгж тодорхой бичээгүй. Гэхдээ зүгээр ярилцлаганууд дээр нь айгүй их тэгж дурддагдчихж байгаа л байна. Саяхан бас юу гэж хэлсэн гэхэлэр ерөөсөө Америкт коллеж төгсвөл, их сургууль төгсвөл, магистрийн зэрэг авах юм бол нөгөө нэг бид нар ногоон картыг нөгөө. Бүр тэр хэлэхдээ та нарын дипломтой ногоон карт чинь цуг ирэх ёстой гэдэг үгийг өөрөө хэлсэн байгаа байхгүй. Тэнгүүд одоо тэрнийх нь араас нөгөө нэг одоо баг нь ажиллаж байгаа шүү дээ. Тэд тэр багийнх нь бүр ингэж нөгөө тодорхойлж оруулаад одоо ингэж яг одоо ийм тохиолдолд яг тэгсэн ийм нөгөө шаардлагуудыг хангасан тохиолдолд эднэр гэдгийг ингээд бас гаргаж ирж байгаа юм билээ. Тэгэхээр нэгэн бодлын нөхөр ингээд амар хатуу бодлого барих гээд байгаа юм шиг ирнэсээ нөгөө талаасаа бас айгүй тийм. Чи харин чанарлуулах шигшин л яг болоод байгаа байхгүй. Харин тэр хүмүүсийг одоо шигшин гэж яриад байгаа шүү дээ. Тэр нийгмийн халамж авчирсан хүмүүст юу ногоон карт өгөхгүй гэд. Уул нь бол энэ хүмүүс чинь за виз авч орж ирсэн хүмүүс ч гэсэн анх визний мэдүүлэг өгөхдөө юу гэж хэлсэн? Би өөрийгөө санхугээ даагаад би энэ улсад өөрийгөө аваад явж чаднаа гэд элчин дээр бүр өчнөө хэдэн сая $1 мөнгө төгрөг үзүүлээд энэ улс руу орж ирсэн хүмүүс шүү дээ тий. Уг нь бол тэгээд орж ирэнгүүтээ энд орж ирсэнийхаа дараа энэ улсаас нийгмийн халамж аваад байна гэдэг чинь утгагүй байгаа үстэй. Ер нь бол тий. Тэгэхээр чин зэрэг мэдээж тэр хүний чинь шигших нь бол зүг байгаа үстэй. Манай Монгол ч гэсэн хэрвээ нэг багаа орчоод манай Монголын засгийн газараас монголчуудын төлсөн татварын мөнгнөөс нэг хятад багаа аваад идээд уугаад байх юм бол нэг ч монгол хүн дуртай байхгүй нь үстэй. Тий шүү дээ. Тий. Зүгээр монголоороо бодоод үзэхэд хоёрдугаарх нь жил болгон одоо энэ тэр хэлээр орж ирж байгаа хүмүүс байна уу одоо ямар нэгэн байдлаар одоо тэр нийгмийн халамж аваад байгаа. Энд чинь
тэр репортнууд яриад $150 тэрбум бид нар зарцуулж байна гэдэг. $150 тэрбум ч амар хөнгө. Зарим каунтинууд шүү дээ. Одоо манай хард сумууд байж байна. Зарим каунтинууд чинь цагдаагийнхаа төсвөөс хасаад гал командынхаа төсвөөс хасаад цагаачтад зарцуулж ийн гэж байгаа байхгүй. Тэгэхээр чи мэдээч аргагүй шүү дээ. Энд чи одоо гал команд чи эдний түргэн тусламж шүү дээ тий. Түргэн тусламж хийж гал команд түргэн тусламжиндаа гал команд нь явдаг. Гэтэл нөгөө түргэн тусламжийнхаа төсвөөс хасангуудаа цагаачтад нөгөө мөнгө зарцуулчаад харин зэрэг мэдээж тэнд амьдарч байгаа жинхэнэ нөгөө давтвар төлөөд хөдөлмөрлж байгаа тэр хүмүүс чинь мэдээж дургуутсан үстэй. Тэгээд инкэр чин энэ усад тэр чин яалт жоох нөгөө мөнгө чин асуудал болоод гараад ирж байгаа аахгүй. Би бол Америкт хурч ирээд мөнгө төлөхгүйгээр төрсэн зөндөө олон монголчуудыг мэднэ. Одоо энэ яриг сонсож байгаа монголчууд ч гэсэн өөрсдөө мэдж байгаа. Төрөхөд хэдэн долларын доотлол нь 10, 15, 20 мянган доллар үсттэй. Тэр 15, 20 мянган доллар чинь хэнийг карманс гарч байгаа? Америк хүмүүсийн төлж байгаа татврын мөнгнөөс, Америкуудын татврын мөнгнөөс л гарч байгаа мөнгө. Бүгдээр нь халамжийн мөнгнүүд шүү дээ. Тэгэхээр чинь Трампын Арлингтоны үнгүй имлэг гэж байна бас. Арлингтоны үнгүй имлэг. Яагаад энд монголчууд энэ Арлингтонд энэ бидний амьдарч байгаа энэ каунтид монголчууд олноор амьдраад байдаг гэхээр энэ каунти чинь цагаачтад зориулсан илүү өндөр төсөвтэй учраас цагаачд энэ каунтид ирж амьдраад байгаа байхгүй. Тэгээд тэр цагаач чинь тэндээс чинь тэр нийгмийн халамжаар очиж тэр эмнэлэгт үнгүү би бол хизээч би үнгүү үзүүлж үзээгүй нэг ч удаа. Нэг ч удаа би үнгүү сервис энэ улсаас авч үзээгүй. Гэтэл тэнд нь очиж үнгүү сервис авч байгаа үйлчлэгээ авч байгаа монголчууд үнгүү төрөөд явж байгаа монголчууд зөндөө байгаа. Тэр чинь мэдээж энэ улсад чинь тэр 11 сая тэр 150 тэрбум долларондоо санаа зовх нь энэ улсад зөв байгаа ч гэсэн Трамп нөгөө нэг ханоос ирээд хот миний хотонд ороод хон минийх гэдэг шиг гаднаас орж ирчээд өөрсдийнхөө хүмүүсийн төлж байгаа татвар санаа зовж байгаа ерөнхийлөгчд уураа гарах ирэх биднэрт байхгүй үстэй. Гэхдээ тэр цагаач чинь уг нь бол хэрвээ би бичгээр амттай бол татвараа төлөе л гэж байгаа л та. Тэгэхээр уг нь тэр боломжийг нь бас ингэж гаргаж өгөх юм бол мэдээж хүн болго. За яг Монголоос ирээд шууд төрчөөд буцаа явчихдаг хүмүүсүүд. Ганцхан Монголоос шилтэй тэр зөндөө олон хүмүүс. Тэгэхээр би хэлээс одоо энэ улсын нөөц боломжийг энэ улсын хүмүүсийн хөдөлмөрж олсон татврын мөнгийг гадны ганцхан Монгол улсын биш зөндөө олон орны хүмүүс хурч ирээд ингээд ашиглачаад өөрсдийнхөө тэр байтугай ингээ хүүхдээ энэ улсын иргэн болгочоод ингээ буцаад явчихдаг. Ягаад тэд нар хүүхдээ энэ улсын иргэн болгож байгаа? Хүүхд нь 21 нас хүрээд буцаад хэрвээ хөдөлмөрийн чадвар орлого олдоод инхээр зэрэг нэг их эцгийгээ спонсорлох эрхтэй болдог тийм үү? Тэгэхээр зэрэг нөгөөдөл чинь буцаад нэг хүүхдээр спонсорлуулсан ногоон карта болж буцаад энэ улс руу орж ирэх гэдэг шүү дээ. Бүр 21 жилийн цаатахыг харж ингэж энэ улсад орж ирж төрөөд байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг энэ улсын одоо тэгэл бүхэл боломж бүхэл юмнуудыг ашиглаж ингэж байгаа хүмүүс байна. Тэрийг одоо тэгэл Трамп харж байна. Мэдгүй Монгол улсыг ингэж ашиглах юм бол миний ч гэсэн уур хөрмөрл байгаа. Тийм шүү дээ. Яг үнэн. Америк яагаад одоо ингэ дэлхийд хүчтэй? Америк яагаад ингэ дэлхийд одоо нэгдүгээр орн гэж ингэж яригадаад байдаг. Мэдээж эдийн засгийн юм байгаа л да. Зүгээр нөгөө талаас гэхэлэр Америк өөрөө нөгөө хамгийн хүмүүнлэгийн юмыг дэлхийд даяар хийдэг. Тэг ингэ хүмүүст маш их тусалдаг учраас Америкт хүмүүс энэ орн бол үнэхээр агуу орн юм а. Энэ орн бол их сайн орн юм а гэдэг тэр статуст нь тусалдаг гэж би бас уншижсэн байна. Тэр бас үнэн байж магадгүй л тийм. Би Америкт хамгийн анх ирчээд хардаас чаддгал амьдарч болдог орн юм байна гэдэг яаж мэдэрсэн гэж би жолооныхаа үнэлгээг авах гэсэн чинь чи курс суух шаардлагагүй чи жолоогоо шалгалтаа өгөөл чадхал юм бол шууд үнэлгээ маргаас очиод аав гэдгийг. Би ч бас амар гайхал энэ ч гэсэн жинхэнэ чадчих юм бол яаж одоо ингэж байгаа Монголд ингэж Монголд ч гэлгүй за Суданд ч их сургууль төгссөн байлаа. Би бакалаврын зэрэгтэй, магистрийн зэрэгтэй хамаагүй байхгүй. Би Америкт ирэнгүүтээ тэрийг үнэлүүлээд Америкийн кредит руу оруулж шилжүүлээд баг Америкт яг төгссөн юм шиг адилхан болгуулчихж байгаа байхгүй. Өөрийнхөө дипломыг. Тэгмүүдээ би чадчих ах юм бол одоо жишээлбэл сувилагч бол, эмч бол гэх юм бол тэр шалгалтаа л өгвөл давхал юм бол би шууд эмч болчих. Шууд хувилагч болчих байгаа байхгүй. Эсвэл би хуульч болчих байгаа байхгүй. Тэр шалгалтын нөгөө л нэгтлэн бодох бол яг CPA нэгтлэнгийнхаа шалгалтыг өгөөл CFA санхүүгийнх бол гэл ингээл өгөөл тэргээл чадхал юм бол бүх боломж яг энэ ч ингээд нээлттэй байдгаараа бас айгу гайхамшигтай байхгүй тий. Та нар 90 Day Fiancé гэж шоу үздэг. Бурханд ингээд. За үнийг үзээгүй мэдгүй хүмүүс заа. Америкийн одоо сүйт залуугийн одоо тэр хуульд болохоор шүү дээ тий. Чи хэрвээ гаднаас одоо сүйт бүсгүй сүйт залуугаа авчрах юм бол 90 хоногийн дотор тэр хүнтэйгээ гэрэлсэн байх ёстой.
90 хоногийн дотор гэрэлтийнхаа баталгааг аваад тэрийг одоо ногоон карта болох уу тэгээд. тий Цагаачлалын авч очоод цагаачлалын албанд ингээд аппликейшн бүгэлж өгөөд ингээд ногоон карта тэр тэгээд 90 хоногийг нь тэр хүнийг чинь гайлаар орж ирсэн өдрөөс нь эхэлж 90 хоногийг нь тооцдог юм байна. Тэгээ эднэр тэрэн дээрээс нь үндэслээд одоо 90 хоногийн бүсгүй залуу гэсэн юм шоу ичж. Тэрнгээр нь яадаг гэхээр шүү дээ. Америкийн залуучууд гадны юм хүүхнүүдтэй Америк хүүхнүүд ч байгаа тэр дунд гадны залуучуудтай танилцаад тэднүүсээ Америк руу авчираад одоо нөгөө ингээ 90 хоногт нь одоо юу болж байгаа талаар ингээ шоу хийсэн байхгүй. Зарим нь бол заяа бүр үнэхээр нь ногоон картны төлөө л энэ орн руу орж бүр ихэнх нь заяа. Үнэхээр чи харахгүй шүү дээ. Бараг 60 хүрж байгаа авгаатай 20-тай залуу суучиж байгаа. Тэгэж орч. Ногоон картны төлөө. Тэгээ энэ улсыг одоо ингээд гадны улс орон болгоны хүн болгоно тэгэл бүх боломжоор нь ашиглаж шүү дээ. Яг таны үнэн л дээ. Гэхдээ яг бид нар сая эхлэхдээ хэлсэн шиг Америк ч өөрсдөө яг үнд цэн эрхчлөөний орн. Хүмүүс одоо цагаачлж орж ирж байгаа хүмүүс зөвхөн Америкийг ашиглаад гарч байгаа хурж ирээд үн цэн бүтээгээ те одоо Google, Amazon одоо бүхэл high skilled одоо өндөр мэргэжлийн ажлуудыг ихэнх нь цагаачд иммигрантууд хийж байгаа те. Тийм учраас ингээд энэ улсын эдийн засагт хөгжилд инновацид одоо хүмүүс орж ирэл одоо хэрэглэгч талаасаа ч гэсэн те эсвэл шинжлэх санаа бүтээдэг бизнес одоо татвараа төлдөг одоо бүхэл талаас нь өөрсдөө үн цэнийг оруулад Америкийн одоо гол одоо үзэл баримтлагч угаасаа л олон улсын дэлхийн хүмүүсийг ингээ авчирч энэ олон соёлоодыг нэгтгэсэн ийм улс орн болохоор би бол хүмүүсийг зөвхөн Америкийг ингээд ашиглаад яваад байна гэж бас бодохгүй яг айл талдаа л Америк улсыг ч гэсэн хөгжүүлээд миний хамгийн гол нь хэлэх гээд байгаа санаа авах зэрэг тэгж болж ин хамгийн гол нь хуулийнхын дагуу хийчихээ. Тийм болохоор энэ улс бүр үндсэн хуулиараа бид нар цагаачлалын хуулиар юм болгон категори болгонд чи бид нар хууль гаргаад өгчлөө. Чи гоц авьяастай бол гоц авьяасныхаа хуулиар ороод ир чи одоо тийм мэрэгчлэлтэй бол бүр хамаалагч сувилагч нарт хүртэл зориулаад хууль гаргацсан байна шүү дээ. Ямар шуухан цагаачд байна гэдгээс бас амар хэм шалтгаалж байгаа. Жишээлбэл одоо тэр Трампын тэр нэг хэрэгжүүлэх цаг хэдийн дунд чинь нөгөө нэг муслим байна гэдэг одоо мусламчуудыг оруулж ирэхгүй нэг тийм хүн байгаа юм л шүү дээ. Босны нөгөө нэг марафонд нэг хадаасаар юу ийцэн нэг ах トゥ хоёрыг та нар санаж байна уу? Тэ? Бид нар чинь ингээл бүгдээрээ бас цагаачдал хийсэн юм байгаа ч эцээц тэ. Тэгэхээр чи ингээл иймэрхүү юмнуудыг бодоод үзэхэр чинь бас ингээл хит олон муслим шашинтай орноос орж ирсэн хит ийм одоо refugees улс төрийн улс төрийн органлоор орж ирж байгаа тэр масс хүмүүс одоо тэр Европчиг одоо тэгэл Франц одоо сүүлийн нөгөөдөлгөө англи баг сүүлдээ өөрсдөө нөгөөдөлгөө дийлхээ явлаа шүү дээ тий. Бараг тэднээс нь хоёр дахь үеийн баг буцаад нөгөөдөлгөө бөмбөгдөхөд байгаа юм биш үү? Энд тент нь бөмбөг тавиал Парис болж ийн тэгэл Англи болж ийн ингээл дараагийнх нь тэр Европод болж байгаа тиймэрхүү юмнуудыг хараад хахаар тэр нэг иймэрхүү юмнуудыг харангуудаа Трамп чинь за энэ масс энэ юмнуудыг авах болоо тий. Дундаас нь яг нэг шилж мэлж ягаад одоо нөгөө тэр гоц авьяасныхаа виз мизэрээ ингээд нэг цэцэг түж байгаа юм шиг хэдэн гайгуунуудыг түүж мүж ингэж авчаал тий. Цагаачтай чанаржуулчаал ингээд сууж байгаа л. Гэхдээ энэ бол манайх шиг оронд бол жоохон би бол зүгээр сэтгэл дотроо эмзгэлдэг. Ягаад гэвэл манай Монгол шиг ядуу буурай орноос шилдэгүүдийн үнэхээр энэ улс түүж авчихсан шүү. Одоо гоц авьяасны виз үжин тийм ногоон карт. Дээр нь хөрөнгө оруулагчийн ногоон карт үж. Гайгуухан шиг мөнгөтэй байдэн, гайгуухан шиг авьяастай хэдэн тэгэл энэ улс руу шилэгдэл ороод ирж. Америкийн Япон гаралтай нэг эрдэмтэн хэлсэн байсан. Америкийг агуу болгосон нэг зүйл байдаг. Тэр бол HB-Bs гэдэг. Тэг хэлсэн байсан шүү. Тэр визээр бол маш олон чадварлаг хүмүүс орж ирж Америкийн энэ одоогийн том компаниудыг басгаж ирсэн гэж. Цагаачд юу н айх аюулгүй ажиллаж амьдрах юу н болцоо байна уу? Байгаас. Уг нь гэмт хэрэглэхгүй л амьд. Хүн алцаагүй гэмт хэрэгтэнгүүд л одоо санаа зовж байгаа тий гэмт хэрэгтэй. Угаасаа л амьдарсаар л ирсэн тэгэл амьдарсаар холн дараагийн 4 жил нүд ирмэх зуурл өнгөрн тэгэл Гэхдээ угаасаа Америк гарч штэ ийм бохгүй. За ерөнхийлөгч гараад ирлээ. Мэдээж ерөнхийлөгчийн засаглалтай орн. Гэхдээ ерөнхийлөгч хууль санаачлалаа. Тэр хууль чинь буцаад нөгөө нэг танхимуудаараа батлагдана. Эсвэл одоо нөгөө нэг одоо мужуудаараа тэр чинь орж бас хууль болно. Тийм үү? Энд чинь айгүй олон ийм нөгөө нэг үе шатыг давж байгаа байхгүй. Зүгээр Трамп мэдээж хин ч гэсэндээ сонгогдохын тулд нийт хүн амынхаа массыг харна штэ. Жишээлбэл Трамп бол би хаанаас гарах магадaltaй вэ?
би юу гэж ярил гарах магадaltaй вэ гэд ингээ бодонгууд нөхрийнх бол яг нөгөө redneck-үүд байгаа байхгүй одоо нөгөө нэг тийм дунд мужийн дан цагаанууд тэндээ очиж баах юм болсон. Тийм тэд нар би тэгэхээр яаж таалагдах вэ гэд ингээ бодонгууд би бол яг нөгөө нэг одоо стандарийн цагаачтыг л гэд ингээд ах юм бол эднэрт би таалагдана тэгвэл би ерөнхийлөгч болж гарна гэдгийг бас тооцож байгаа байхгүй. За өөрөө ч юм баган ч юм. Тэгвэл Америк ч өөрөө хуйлтаа орн байхгүй. Хуйлтаа орн учраас Трамп гарч ирээд хуулийн дундаа л жайжгана уу гэхээс биш Трамп гарч ирээд би стандараа хаан заа одоо би ингэ чинь гэсэн юм бас байхгүй байхгүй. Тэгэхээр яг тэр бол мэдээж маркетинг хийж байгаа нэг хэлбэр нөгөө талаас гэх юм бол Трамп санаачлан тэр чин биелэгдээд гараад хууль болоод хэрэгжээд эхэлтэл айгүй удан дараагийн ерөнхийлөгч гарна. Трамп ч угаасаа одоо ганц л 4 жил үлдсэн маш дахиж сонгогдох ямар ч ирэхгүй юм чинь. Ер нь бол одоо Трамп яг хуу конгрессоор хууль батлуулах бол конгрессоор заавал батлуулах хэрэгтэй. Гэхдээ одоо байгаа хуулийг яаж тайлгнажтэй ямар нүдээр харж яаж ашиглах уу гэдэг бол Трампт яг ингээд өөрт нь бол ингээд бүрэн эрх нь байж байгаа айл акцийг яаж ашиглах уу. Тэгэнгүүт бас дээрэс нь өөрөө одоо тэр mass deportation-тэй холбоотой юу ярьж байгаа гэхээр nation одоо нэг үндэсний аюулгүй байдал зарлана. Хуулаараа болон чинь юу юм бэ лээ штэ. Цэргийн хүчийг одоо иргэний civil law чинь иргэний хууль. Иргэний хуульд ашиглах боломжгүй. Тийм учраас заавал нөгөө нэг одоо шууд одоо ерөнхийлөгчийн судалт сунгутаал үндэсний аюулгүй байдал зарлан тэгжиж шууд цэргийн хүчийг ашиглах боломжгүй гэсэндээ хил дээр бол ингээд одоо ямар нэгэн байдлаар тий боломжтой тэр албан тушаалт нь ингээд цэргийн хүч ашиглана гэж ингээд ер нь ингээд жоох юм тэгснээ баг 200-аад жилийн өмнөх 200-аад жилийн өмнөх нэг акцийг ашиглан ч гэлүү. Тэр 200-аад жилийн өмнөх бас нэг сэргээж ашиглаж магадгүй гэдэг акц нь юу юм бэ гэхээр дайн зарлцсан байгаа улсын хүмүүсийг ингээ бүр олноор ингээ ямар ч тийм юугаар ингээ шууд албад ингээ буцаах тийм эрхийг өгдөг. Гэхдээ Америк бол ингээ ямар ч одоо албан ёсоор ингээ дайман зарлсан байхгүй байгаа шүү дээ. Гэхдээ бидний одоо үндэсний аюулгүй байдалд халдж байна гэж тэрийг одоо тэр акц ингээ тайлгнаж тий орчуулж тэгж ашиглах мэдчихлээ. Тийм. Ер нь тиймэрхүү юмнууд ингээд яг конгрессоор заавал бүгдийг ингээ батлуулж удаан юу яахгүйгээр өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд те одоо executive order гэж бас байгаа те ерөнхийлөгчийн тушаалаар бол ерөнхийдөө өөрийнхөө одоо ингээ хүсэж байгаа юмнуудыг хийх гээд өмнө нь ерөнхийлөгч байхдаа бас яасан бэ гэхээр угаасаа хуулаа одоо муухагаар хэлэх юм бол шууд зөрчиждөг. Тэгмүүд тэр нь Supreme Court дээр одоо дээд шүүхтэр очоод тэгээд тэр нь одоо ингээл наашаа цаашаа болоод одоо ядаж яхад нэг 9 шүүгч ихэн 6 Republican 3 Democrat гэдэгтэй тэр мөрнөөсөө ингээл болоод яаж шийдэгдэх нь ингээл шүүхийн процесс чинь ямар удаа явагддаг вэ тэгсээр адил ингээл үйлчлэл ажиллагаа ингээл дуусчдаг өөрөө байхгүй болсон гэдэг те. Тиймэрхүү юмнууд ерөнхийдөө байж болно. За энд хараа undocumented illegal гэж юм хоёр хүн байдаг. Тэр чинь ингээ хоёр өөр одоо бид нар монголоор орчуулахаар хууль бус гэдэг ингээд нэг л үгээр орчуулад байдаг. Англи үгэнд бол энэ чи яг хоёр өөр утгатай юм шүү дээ. Undocumented нь нөгөө гайлаар зүгээр алхаар ороод ирсэн. Illegal хүмүүс нь яг нөгөө виз мэдтэй орж ирээд нөгөө юу нэ харлцсан. Тэгээ харлцсан хүмүүс яг үнэ харлцсан. Тэгээ Байден ч сая нөгөө нэг хилээр нөгөө алхаар ороод ирчихсэн хүмүүс нь иргэнтэй суудсан хүмүүс бас байгаа штэ энэ улсад тий. Тэднүүсийг чинь хэрвээ та нар иргэнтэй суудсан бол ногоон карта болгож өгнө гэд сонгуулийн үеэр рекламцсан биз дээ. Тэгсэн чинь тэрнийхэн төрөөчүүд нь гэлс нөгөө бичүүгээрэнтэй immigration руу явуулаад immigration тэгэнгүүт нөгөөдгөө чинь Supreme Court руу явуулсан байна. Манай хэрэгс хэтэрсэн асуудлыг наадах чинь дээд шүүх шийднэ гэн. Тэгсэн чинь дээд шүүх нөгөөдгийг нь буцаагаад уучлаарай манай улсын үндсэн хуулинд ямар ч бичиг баримтгүй орж ирсэн хүний визийг өөрчлөх юм юу байхгүй. Зүйлд анги байхгүй. Наа чи манай үндсэн хуулийг зөрчсөн асуудал манай ерөнхийлөгч гаргасан гэд нөгөөдгийг нь буцаагаад явуулсан. Байденгийн тэр бол зүгээр л сонгуулийн зар сурталчилгаа байсан. Тэгэхээр тийм болохоор зэрэг одоо ямар ч ерөнхийлөгч бол тэгж үндсэн хуулиа зөрчиж бол тийм юм хийх боломж байхгүй. Сая тэр сонгуул авахд нөгөө нэг одоо тэр нөгөө Америкт төрсэн хүүхдийг
одоо Америкийн нэгдсэн улсын иргэн байлгахгүй гэдэг тэр хууль үндсэн хуульд бүр өөрчлөлт оруулах уу гэдэг асуултууд тэр нөгөө нэг юундаа сонгуульдаа орж ирж. Тэгэхээр тэр чинь үндсэн хуулийг өөрчлөнө гэдэг бол айхтар асуудал байхгүй. 1770 онд батлагдсан Америкийн үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулна тэрийг өөрчлөнө гэдэг бол маш их одоо болохгүй ч юм байхгүй л хаалта. Гэхдээ бол тэрэнд маш их нөгөө нэг зүйл орж иж одоо ингэж нөгөө нэг юу яаж байгаа байхгүй өөрчлөгдөн. Тэгэхээр тэр энэ юмнууд яг л одоо таны хэлж байгаагаар юм сонгуулийн гой шоу ингээд өөртөө ингээд олон санал авах тэр байсан байж болох юм. Америкт үнэхээр Америкийн нэгдсэн улс гэж байгаа л бол ямар ч цагаач ямар ч одоо хүн байсан гэсэн өөрийн гэсэн эрхтэй өөрийн гэсэн одоо нэг юм хуулийн нэгэн одоо нэг төлөөлөгч байна гэдэг нь ойлгомжтой учраас тэр хүн бичиг баримттай орж ирсэн чи үгүй ч хамаагүй байхгүй ямар ч л хэлсэн хүн гэдэг утгаар нь эхлээд ямар ч байсан авч үзэх байх. Тэгэхгүйгээр ингээл одоо тэр олноор нь ингэж гаргаал одоо ингэж ирэх юм бол эн чинь Америк гэдэг өөрийнхөө утгыг алдаж эхэлж байгаа байхгүй нөгөө үндсэн одоо тэр нөгөө мөн чанараа ингэж алдаж ирнэ. Тэгэхээр бас ямар ч ерөнхийлөгч тэхүүгүй юу гэдэг дээр бас нэлээд бодлого байна. За бүгдээрээ өнөөдөр цагаачлалын тогтолцоо тэгээд шинэ засгийн газраас цагаачлалын бодлогод гарч болох өөрчлөлтүүдийн талаар ярьлаа. Тэгэхээр энд ингээд хүрээд бүгдээрээ подкастаа өндөрлөж байна. За өнөөдөр манай подкастын зочин хөтлөгчөөр оролцсон Одон Жайда баярлалаа. Зочин хөтлөгчдөө баярлалаа. Баярлалаа. За дараагийн дугаараар иргэн уулзцаая. За